Нүдний хараандаа илүүхээр анхаардаг хүмүүсийн хувьд яг энэ лайктараа түлдэж таны нүдний эрүүл мэндэд тэр дундаа нүдний хараанд илүү сайнаар нөлөөлөх аминдын болон хүнсүүдийг нь хэлж өгье. За нэгдүгürt гэвэл улаан шар өнгийн ногоо жимсэнд орж идэг. За эдгээр нь А амин дэмийг бол өндөр агуулж идэг. А амин дэм бол нүдний хараанд маш сайн гэдэг бүгдээр бол мэдж байгаа. За үүнд бол одоо луван орж ийн, хулуу орж ийн, амтд хүмүүс орж ийн, эрдэн шиш бол орж ийн. Эдгээрийг сайн хэрглэж байгаарай. За ялангуяа бага насны хүүхдүүдэд ч сайн өгж байгаарай. За хоёрт нь гэвэл ногоо навчт ногоонууд орж ийн. Энэ нь хүний нүдний эрүүл мэндэд их ач тустай лютеин гэдэг одоо нийтлэг агуулж идэг. Энд бол одоо бууцаа орж ийн, байцаа орж ийн, брокколи орж ийн, вандуу орж ийн, хулуу болон авокадо бол орж идэг байна. За гуравт нь гэвэл өндөг орж ийн. Өндгийг бол бас сайн идчихвэл зүгээр. Энэ бол маш сайн уураг агуулж байгаа. Дээрээс нь тэр лютеин гэдэг одоо нүдний хараанд сайн тэр нийтлэг агуулж ийн, цайр агуулж ийн, Д болон Е амин дэмийг бол агуулж идэг байна. Эдгээр нь нүдний эрүүл мэндэд нүдний хараанд их сайнаар нөлөөлж идэг гэсэн үг. За дөрөвт нь гэвэл хөх өнгийн одоо жимс орж ийн. Энэ дотроо нэрсэл хамгийн сайн гэж бол явж идэг. За энэ нь нүдний цусны эргэлтийг илүүхээр сайжруулах, мөн торлог бүрхөвчийн одоо эсийг хамгаалах, нүдний эрүүл мэндэд ач тустай бол жимс байх нь. За тавд нь гэвэл самар болон үр орж идэг. За энэ нь цайр болон тэр Е амин дэмийг бол агуулж идэг. За мөн одоо нүдний болорт их сайнаар нөлөөлж идэг ач тустай байх нэ. За 6-ад нь гэх юм бол цитрусын төрлийн жимсүүд орж ийн. Эдгээрд бол одоо витамин С өндөр агуулсан байдаг. За бас мөн өндөр антиоксидант байж идэг. За эдгээр нь бол одоо тэр судасны эрүүл мэндэд их сайнаар нөлөөлөхөөс гадна мөн тархлаа болон эсийг бол одоо хамгаалж идэг байх нь. За үүнд бол одоо тэр нимбэг орж идэг, гүзээлцэг нь орж идэг, мөн одоо жүрж орж идэг байх.